Хүний найманы золиос болж хүчрхийл дуртагчдын дэгдэх нь хүүхэд эмэгтэйчүүд байсаар байна. Тэд сул дорой гэхээс илүүтэй мэдлэг мэдээлэл хомс байгаагаас болж энэ төрлийн гэмтэргийн хохирч болдог. Тийм учраас төрийн бус байгууллагууд нэгдэн холбогдох албан ёсны анхааралтай автлан ажиллах шаардлагатай байгааг хэлж байна. Дөнгөж 14 настай одны бүр шайлтан заахаа удаатаараа хүчрхийлээд одоо бүгд ойлгож болсон байна. Тэгэхээр ийм маань маш аимшигтай эмзэглэлтэй зүйл байж бид айлмаар явж байгаа гэж харуулж байна л да. Одоо энэ бүснаас сүүлдээ үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байгаа. Бага насны хүүхдийг хүчрхийлсэн бол ихийг зардсан бол шууд цаазаар авах гэдэг парламентын доод тагнаар сая батад гаргачихсан. Тэгэхээр бараг 2013 онд ерөнхийлөгч өөрөө энэ хуулийг цорхон батлаж хүчингээр бол энэ бүсд мөхөө болох хүмүүс юм болсон. Найдвар араас тавьж байгаа. Одоо миний хүүхдүүд энэ хүний намын нэг хүүхэд нөхцлөөс болоод гэрээр ажил хийхгүй, амьдрах хэрэггүй, орчинд амьдарч хүний намын гэдэг бол гашаамжтай та бүхний хэлж ярьж байгаас ч илүү би ахыг алдаа бүгд 13 өдөр шиггүй хайж амжиж гашаамжтай газар зөвхөн олж авсан. Эрхчлээд нийгмийн төлөөлөл болгож зурсан та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. Тэр энэ нэмээр хүчээр хамгийн их бүтэх эрсдэлтэй бүтэц маань хараа хэмжиж Монголд спортын заалнуудаас илүүтэй болон уудлууд байна. Даахын жиг хангалттай байгаа учраас хүн удаад нэмэлт тохирогч
урьдчилан та урах байгаа. Зөвхөн эмэгтэйчүүд хүүхдүүд огт хүүхдүүд эсэг үлддэг юм биш. Эрэгтэй хүмүүс ч гэсэн урьдчилсан. 2010 онд 11 онд Туркээс 57 Монголын иргэний буцаан гарчирсан.